Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2025 оны 4 сарын 19-нд Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуульд багш оюутны хайр сэтгэлийн дүүлэн дэглээ. Нэгэн эрэгтэй багш өөрийн эрэгтэй оюутанд анхны арцаар дурлжээ. Багш нь оюутандаа шалгалтын материалыг урьдчилан өгснөөс гадна төгсөлтийн аялалд нь хамт явсан. Түүнчлэн цар тахлын үед гэрт нь хоол им авчиж өгдөг байсан байна. Цас орж байсан өдөр чамааг маш их санаж байна гэд 2 цагийн турш оюутныхаа гэрийн үдэнд хүлээж байсан гэдэг. Гэхдээ үүгээр дуусаагүй. Энэ багш гэр бүлтэй эхнэр хүүхдээ нэгэн байжээ. Тэр багш шавийн холбоог чимээгүйхэн үргэлжлүүлж бүр шавийнхаа зургийг өөрийнхөө өрөөнд нууж тавьсан. Тухайн оюутан гинэд маш их хэмжээний баримтыг нийт цацсан. Тэр оюутан ижил хүүстэн биш байж тэр бүх зүйлийг тэсвэрлэж өнгөрөөсөн нь багшийнхаа эсрэг баримт цуглуулах зорилготой байсан. Учир нь өөрийг нь сэтгэл зүйн хувьд сүйтгэсэн хүний амьдралыг тэр жигтэн нураахал зорилготой байв. 2025 оны 4 сарын 19-ний орой Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөх курсын оюутан Шаочан сургуулийн албан ёсны сайтад нэгэн бичлэг нийтэлжээ. Уг бичлэг нь бараг 1 цаг орчим үргэлжилсэн бөгөөд 118 хуудас баримт хавсрагсан байлаа. Үүнд багш нь байсан профессор Гуалинийг шүүхүү төхөөр бүрдүүлсэн баримтууд багтсан байв. Шаочан уг видеоныхоо эхэнд багш нь эрдэм шинжилгээний ёс зүй зөрчиж, шавьтайгаа зохисгүй харилцаа үүсгэсэн гэж мэдэгдсэн. Видео цацагдаж дуусахдаа зэрэгцэн жинхэнэ шүүгаан тэгдлээ. Багш нь шавьч аль аль нь тухайн сургуулийн оюутан багш байсан. Шаочан нь 2001 онд төрсэн 24 настай Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан байжээ. Харин түүний багш Гуолин нь 1979 онд төрсэн Хятадын коммунист намын гишүүн 47 настай профессор. Бакалавр, магистр, доктор зэргийг энэ сургуульд төгссөн бөгөөд сургуулаа төгсөөд тэндээ багшилсан. Үүнээс гадна Хятадын аж үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын гишүүн. Бээжингийн швтисийн орлогч декан, тус сургуулийн инженер, менежментийн салбарын дарга зэрэг олон албан тушаалд ажилладаг байжээ. Харин Шаочан видео болон баримтыг нийтлэхдээ яг оройн 7-оос 8 цагийн үед хүмүүс ажил хичээлээ дуусгаад утас компьютерийн ард суудаг цаг тараасан учраас маш хурдан тархсан. Энэ бүхнийг мэдсэн сургууль нь бүжигнэж эхэлсэн. Яагаад гэвэл өмнө нь ч багш оюутны харилцаатай холбоотой асуудал гарч байсан ч шийдвэр хүрэхэд 2-3 хоног зарцуулдаг байсан. Харин энэ удаад байдал өөр байв. Шаочаны бичлэг 4 сарын 19-нд тавигдсан. Маргааш нь буюу 4 сарын 20-ны 2 цаг 41 минутад сургуулийн албан ёсны хуудсанд энэ мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд шуурхай тусгай баг байгуулан шалгаж эхэлсэн. Гол баримтууд үнэн болох нь тогтоогдсон тул Гуалины бүх үүрэг албан тушаалыг түтгэлзүүлсэн гэж нийтлсэн байв. Үүнээс 10 цагийн дараа буюу 4 сарын 20-ны 12 цаг 30 минутад сургуулиас дахин мэдээлэл гаргаж Гуалины профессор цолыг нь хүчингү болгож бүх удирдах албан тушаалаас нь чөлөөлж оюутны удирдлагын эрхийг нь хураасан гэж зарласан. Тэгвэл Шаочаны баримт дээр яг ямар зүйлс байсан бэ? Нэгт профессор ижил үүсгэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт, хоёрт шалгалтын материал задруулсан баримт, гуравт санхүүгийн зөрчил. 2021 оны 11 сарын 24-нд Гуалин Шаочан руу найзын хүсэлт илгээж тэндээс тэдний бүрхэг харилцаа эхэлсэн байдаг. 2022 оны 1 сарын 5-нд Гуалин Шаочанд магистрийн уулзалтад хамт явахыг санал болгодог. Шаочан эхэндээ багш надад анхаарал тавиад байгаа юм болов уу гэж бодоод баярлсан сэтгэлээр хүлээж авчээ. Уулзалтанд оролцож дууссаны дараа бүгд хамт хоол идсэн байна. Ингээд энэ хоёр улам дотноссон. Гэхдээ тухайн үедээ бол зүгээр л багш шавийн дотн харилцаа мэтэл байлаа. Гуолин Шаочанд хоёулаа хамт хоол идье гэж хэлээд 4 сард анхудаа хоёулахнаа хоол иджээ. Үнтэй тансаг ресторанд дагуулж очиод оройн хоол идсэн байна. Шаочан дотроо би зүгээр л гахаамах эсвэл шүлний газар орно гэж бодсон юмсан. Гэтэл ийм үнэтэй ресторан байх гэжтэй гэж ихэд гайхжээ. Тэр үед нэг л биш байна гэдгийг мэдэрсэн. Яагаад энэ хүн надад ийм үнэтэй хоол авч өгч байгаа юм бол гэд найзтай хүртэл энэ уулзалт их хачин байна гэсэн мессеж илгээсэн байдаг. Гуалин сүүлийн үед арилжчин асуудалтай харагдах боллоо гэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэлсэн байна. Мөн сургууль дээр Шаочаныг ойрд өвдөд байгаа тухай сураг сонсоод өөр багш нараас эм гууж аваад өөрийн биеэр дотор байранд нь хүргэж өгсөн. Түүнчлэн магистрийн шалгалтаас өмнө Гуалин Шаочаныг өөрийн судалгааны багт хамруулах санал тавиа зогсохгүй. Шаочаны нийт үнэлгээний оноог өсгөх зорилгоор дүнгийнхэн талаар багш нарт хандаж бүр чатаар ярилцлагын асуултуудыг урьдчилан явуулж байжээ.
Ингээд 2022 оны 9 сарын 28-нд ярилцлага амжилттай болсон. Тэр өдөр Гуалийн мессежээр цаашид хэцүү зүйлс олон тохиолдохч бид хамтдаа даван туулна шүү гэж бичжээ. Шавуучан анхандаа багшаа хоёр хамт судалгаа хийгээд хамтдаа өсөж хөгжих тухай л ярьж байна гэж бодсон. Гэвч үнэндээ профессорын бодол төсөөр байжээ. Тэр энэ харилцааг бүр нэг шат дахиулахыг хүсэж байсан юм. 2022 оны 10 сараас хойш профессор бараг найз охин шиг л болсон. Өглөө болгон Шавуучаныг сэрээж өглөө хоол идсэн эсхийг нь асуудаг. 10 сарын 10-ны орой Гуалийн Шавуучанд яагаад бид одоо л уулзаж байгаа юм бол хэрвээ би чамтай эрт уулзсан бол ямар сайхан байх байсан бол хувь тавилан гэж үнэхээр харгис шүү гэж бичжээ. Мөн надад Фермел Май, Кэнг Бэйн гэдэг кино маш их таалагддаг. 30 удаа үзсэн. Дараа чамтай хамт дахин үзмээр байна гэж хэлсэн байна. Энэ кино нь ижил хүйсний сэдвтэй уран сайхны кино гэдгийг олж мэдсэн Шавуучан гайхсан ч шууд татгалзаж чадаагүй. 2-7 хоногийн дараа буюу 10 сарын 26-нд Гуалины төрсөн өдөр боллоо. Гуалин хуурамч хаяг нээж чат бичиж эхэлсэн. Нэг өдөр бүр өнөө орой намайг жаахан халамжлалтаа гэд тоглоомоор бичжээ. Гуалины илгээж байсан мессежүүдийг харахад Шавуучанч бас заримыг нь хүлээн зөвшөөрөөд байгаа мэт сэтгэл төрдөг. Жишээ нь түүний хайр халамжийг эвтэйхэн хүлээн авсан мэт хариу бичдэг. Тэгье багшаа таач хөөрхөн юмаа гэх мэтийн илдэг үгтэй мессежүүд олон. Гэхдээ Шавуучан дараа нь хэлэхдээ би үнэндээ түүнийг эвтэйхэн бодиулах гэж тэгж хариулсан. Жихэн сэтгэл байгаагүй гэж ярьжээ. Гуалин нэг удаа хэрвээ тэнгэр нуран унвал хамгийн түрүүнд чамд туслана. Чи надад сарны зураг явуулсан. Би тэр зургийг профайлаа болгочихлоо. Би ч бас тэр сарыг харах дуртай. Би чиний зургийг өөрийнхөө ширээн дээр тавьсан. Чиний царайг л харахад болно гэх мэтээр романтик утгатай мессежүүдийг өдөр болгон алгасалгүй илгээдэг байв. Шавуучан ийм мессежүүдийг уншаад зүгээр л инээгээд өнгөрдөг байсан. Гэвч удалгүй тэд өдөр бүр мессеж бичиж санал бодлоо хуваалцдаг, бүр хэрэлдэж байгаад эвлэрдэгч болсон. Хөндлөнгөөс харсан хүн бол тэднийг жинхэнэ асуудал гэж ойлгохоор байв. Нэг удаа Шавуучан би бусад оюутнууд шиг таныг зөвхөн хүндэлдэггүй, өөр мэдрэмж байдаг гэж бичсэн байна. Харин Гуалин түнд надад ч бас өөр мэдрэмж байдаг. Би чамтай хаанч байсан хамт байх болно. Би яг одоо чамайг тэвэрхийг хүсэж байна гэж хариулжээ. Удалгүй Гуалин өөрийн өрөөний дэлхүүрийг Шавуучанд өгөөд хизээ чамаагүй намайг санах юм бол ирж болно гэж хэлсэн. 2 ширхэг хайрын загтал бичсэн байдаг. Тэр загтлуудын нэгэнд би чамайг анх харсан мөчөөс л зүрх минь түг цохилж эхэлсэн. Чиний гарыг атгамаар чамайг тэрвэрмээр үнсмээр байсан гэж бичжээ. Тэгээд 2023 оны 1 сарын 4-нд тэд анх удаа бэлгийн харьцаанд оржээ. Үүнээс 6 хоногийн дараа 1 сарын 10-нд Гуалин ажлын томилолт нэрийдлэр Шавуучанг Ханжаа руу авч явсан. Намайг ажлаа дуустал энэ зочид буудалд байж байгаарай гэж хэлсэн байдаг. Гэвч тухайн үед Шавуучан бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй. Тиймээс зориуд буудалд хүйтэн хоол идэж гэдэс өвдсөн мэт дүр хэсэг нь тухайн нөхцөл байдлаас зүгтхийг оролцсон. Гэсэн ч Гуалин түүнийг ойлгоогүй. Тэр үеэс эхлэн тэд хэд хэдэн удаа зочид буудал хамт хонсны дараа Шавуучан бүх зүйлээ салхаж эхэлсэн бөгөөд сэтгэл зүйн байдал нь эрс муджээ. Удалгүй тэр сэтгэл гутралд орсон. Анхны сэтгэл гутралын онш 2023 оны 4 сарын 12-нд гарчээ. Энэ үе Шавуучан профессор Гуалинтэй харилцаагаа албан ёсоор тасалж эхэлсэн. Холбоо барихаа багасгаж удирдагч багшаа сольж өгөхийг хүссэн. 6 сард Шавуучан төгсөлтийн баяраар Гуалинтай дахин холбогджээ. Харин үүнийг Гуалин харилцаагаа дахин эхэлж байна гэж андуурч ойлгосон. 2023 оны 7-оос 8 сард Шавуучан амралтаар явж төгсөлтийн аялалдаа гарсан. Гэтэл Гуалин 3 удаа гинэд Шавуучаны отсон хотоор нь очисон байна. Чамайг санаад өглөө гэжээ. Аяллаа үеэр Гуалинтэй тун дотн зургнууд хамт даруулсан байсан. 2024 оны 1 сарын 5 анх бэлгийн харьцаанд орсноос хойш яг 1 жил болсон өдөр. Гуалин энэ өдрийг 1 жилийн ой тэмдэглэе гэж санал болгоход Шавуучан шалгалтанд бэлдэж байсан учраас дургуутсаж татгалзсан байна. Энэ хүн зүгээр л миний биеийг ашиглаад байгаа юм шиг санагдсан. Бүх зүйл дургу үрж байсан гэж дараа нь Шавуучан ярьсан. Тэр цагаас эхлээд Шавуучан маш хүйтэн ханддаг болж Гуалины мессежинд хариу өгөхөө болжээ. Бараг бүтэн сарын турш түүнийг үл тоосон. 2024 оны 2 сарын 1-нд Гуалин 3 цаг зарцуулж Шавуучаны амьдардаг газар хүртэл очисон.
Уулзаад жаахан ярилцаад л буцаад Бээжин явжээ. Харин тэр шөнө гэртээ ирээд хосууд салсны дараа илгээдэг урт мессеж шиг 5 нүр дөрвөн мессеж бичсэн байна. Би чамтай хамт байхыг хүсэж байна. Би чамааг үнэхээр их хайрладаг. Би чамаас холдож чадахгүй гэжээ. Гэвч Шаужан ямар ч хариу өгөөгүй. Бараг 2-7 хоногийн турш Гуолин түнд маш олон мессеж илгээж ганцаараа төсөөлж уурлаж уучлалтгүйж дахин уучлалтгүйж сүүлдээ ээжтэй нүртэл холбогдсон байна. Сайн байна уу, би Бээжингийн их сургуулийн профессор байна. Тантай чухал зүйл ярилцах хэрэгтэй байна. Танай хүү надтай холбоо барихгүй гэж хэлээд шууд гэрийнхэн гадаа очсон. Шаужаны ээж багш нь ирснийг мэдээд хүүдээ чи юу хийгээд байгаа юм бэ? Профессор багш чинь гадаа ирчгээд байна. Гараа дуулзаач гэж хэлсэн. Тэгээд л Шаужан уулзахаас өөр аргагүй болов. Тэд тухайн үед жаахан ярилцаад элдэв ноцтой зүйлгүй өнгөрчээ. Харин Шаужаны нийтлсэн баримтны сүүлийн хэсэгт профессор Гуолины албан бус хөрөнгө зарцуулалтын зөрчил, хууль бус мөнгө угаалт гэх мэдээлэлч хавсаргасан байв. Гэхдээ энэ хэсэгт багтсан баримтууд нь маш товчхон, дэлгэрэнгүй биш байлаа. Гуолин төслийн хөрөнгийг цалин урамшуулал нэрээр оюутнуудад олгосон бөгөөд дараа нь тэр мөнгийг нь эргүүлээд татаж аваад хоол уух зүйлс зэрэгт зарцуулсан гэсэн байв. Гэхдээ энэ төрлийн зүйл Хятадын ихтэйд сургуулиудын дунд нэлээд нийтлэг үйлдэл гэж үздэг. Шаужан баримт дээрээ энэ нь заавал хууль зөрчсөн гэж үзээгүй. Харин нийгэмд бусад зүйлсийг дэлгэж байгаа учраас үүнийг ч бас хавсрахсан мэт байсан. Гуолины илгээсэн мессеж хайрын илэрхийллүүд маш тодорхой харагдаж байгаа ч Шаужанч гэсэн хаяа хүлээн зөвшөөрч байгаа мэт хариу бичсэн. Баримтыг бүхэлд нь харахад Шаужаны илгээсэн романтик агуулгатай мессежүүд бараг байхгүй, харин Гуолины илгээсэн мессежүүд л тасралтгүй харагдана. Хүмүүсийн дунд санал хоёр хуваагдсан. Зарим хүмүүс бүр Шаужанд буруутгаж эхэлсэн. Эхлээд бүхнийг авчгаад сүүлд нь нөгөө хүнээ бүр мөсөн нураачихна. Иймэрхүү хоёр нүртэй хүмүүс л хамгийн аюултай гэж хэлж байсан. Бас зарим нь хэрвээ багш хүн ёс зүйтэй байсан бол анханасаа ингэж шаваа өгөхгүй шүү дээ. Шав нь багш шиг эрх мэдэлтэй биш. Тиймээс тэр нөхцөлд өөрийгөө хамгаалахын тулд жүжиглсэн ч байж болно гэжээ. Зарим хүмүүс Шаужан Гуолин багшаас мөнгө нэгсэн, харин багш өхөөс татгалцсан. Тэгээд л энэ бүхнийг дэлгэсэн гэж сэжиглэж байв. Гэхдээ нийтлсэн баримтад тодорхой нотлохоо байгаагүй. Хамгийн гол нь хүмүүс ингэж хэлсэн. Анханасаа багш хүн багш шиг байж шаваа өөдөж хатгаагүй бол энэ бүхэн болохгүй байлаа. Сургуулийн зүгээс маш хурдан шийдвэр гаргаж профессорын бүх эрхийг зуталсан. Харин Гуолин өөрөө хэвлэл мэдээллийн өмнө ямар ч тайлбар, уучлал мэдэгдэл хийгээгүй. Яг юу хэлэхээч мэдэхгүй байсан байж магадгүй. Эцэст нь хэлэхэд энэ буруу харилцаа ёс зүйн холбооноос болж Гуолин бүх зүйлээ алдсан. Ажил, албан тушаал, нэр хүнд, гэр бүл бүгд. Энэ дүүлэнт явдлын сүүлчийн дүгнэлт. Ялсан тал байгаагүй, зөвхөн бүгд хохирогч болсон. Гуолин сэтгэл зүйн хохирол амссан байх. Гэвч түүний эхнэр хүүхэд бүр илүү ихээр хохирсон. Харамсалтай нь ийм чигшүүртэй явдлууд хаа сайгүй гарсаар л байна. За өнөөдрийн энэ болсон явдлыг та бүхэн юу гэж бодож байна вэ? Сэтгэл хэсэгт заавал үлдээгээрэй.